Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Нэг хар. Хоёр цагаан нэг хар. Нэг цагаан гэхдээ ингэр дээр өндөгний урсцтай. Өндөг урс. Харахгүй. Гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ярка, хөтлөгч Жожроо, хөтлөгч Заяа, найруулагч Мизүгийн хамт та бүхэндээ том өрөөний өнөөдрийн сэдвийг хөндөд бэлэн болсон байна. За гэр бүлийн радиог та сонсохыг хүсвэл 84.5 эсвэл 104.5 гэсэн долгион дээр биднийг сонсохоос гадна биднийг бас Facebook-ийн гэр бүлийн радио гэсэн пэйж хуудаснаас биднийг лайв стримээр үзэх боломжтой. Хэрвээ та дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг бол www.1045.cgmn гэсэн вебсайтаар биднийг сонсож болно гэдгийг танд хэлэхэд таатай байна. За бидэнтэй шууд холбогдох утасны дугаар 1146 104 5. 1146 104 5. За баярлалаа. Ямар ч утасны дугаараас эхэлж л бай тийм ээ. Эхэлж илээ. Тэгжээд л уучраа олголах те. тэгдээ. Том өрөөнд маш олон төрлийн сэдвүүдийг бид яаж ямар өнцгөр ярьдаг байгаа. Хэлэлцдэг байгаа. Заримдаа зөвшөлтөн, заримдаа уурлан, заримдаа тунирхан. Заавал энэ санаа нийлэх албагүй. Яагаад гэвэл хүн болгоны санаа өөр учраас том өрөөнд байгаагийн онцлог нь тэр юм аа. Өнөөдрийн том өрөөний сэдв гэх юм бол эвдрээгүй ирээдүг бүтээе гэдэг сэдвийг онцолж хэдүүлээ ярилцсана гэсэн үг. Тэгээд Rocket B-ийн би эвдэрхий хүн гэдэг хамтдаа сонсцгоё. Тэгээ бол юм уу? Тэгэл дуусаа. Ай. За бас пол үүсгэж байгаа тийм ээ. Тэгнэ. Санал асуулга гэж ярьдэн шүү. Монголчуудаар Санал асуулга эхэлсэн байгаа. Тэрний юу гэхээр бид эвдрээгүй ирээдүг бүтээж чадах уу гэж асууж байгаа. Чадахгүй юу те? Эвдрээгүй ирээдүг бүтээж чадах уу? Чадахгүй гэсэн санал асуулга эхэлсэн. Тэгэхээр та яг одоо санал асуулгатаа саналаа өгөнгөө том өрөөндөө ороод ирээрээ. Мэдээч нөгөө түрүүн шууд утас зарласан шүү дээ, тий? 1146 104 5 дугаар ч гэсэндээ нээлттэй байгаа. За хамаа мэдээж комент хэсэгт нь өөрийн санаа бодлоо илэрхийлээрэй. Эвдрээгүй ирээдүг бүтээж чадна гэсэн бол бас яагаад тэгж бодсон бэ, тий? Яаж чадах юм, тий? Юу ямар оролцоотой байх юм? Энэ талаар хэдүүлээ ярилцъя. Тий, чаддсан бол та нар чадахгүй гэдэгтэр нь дараа тэрийг тайлбарлал. Чаддсан бол. За тэгээд нэгдүгээрс Эрка Очроо Заяа дээрэс нь найруулагч Мис ажиллаж байна. За тэгэд эвдрээгүй ирээдүг гэхээр ер нь хамгийн түрүүнд бодож байгаа юм юу вэ хоёрт? Эвдрээгүй гэхээр эвдэрхий юм хум эвдэлж химхчих тиймэрхүү юмнууд бодогдоод байна шүү Тий. дээ. Аясаараа нэг эвдэрсэн биш те? Тий. Нэг юм Хүчээр хин эвдээ. нэг нь эвдээцсэн те? Тий. Тий. Тийм л юм бодогдож байна. Тий те? Очроо юу юу бодогдож байна? Харин тэгж л бодогдож байна. Тий, юу гэж бодогдож байгаа? Тэгж. Тий гэж гисэн. Том өрөөнд нэг айл дугаас нэг тийм нэг дуугарч ятсан те. Байдаг те? Нэг тийм нэг Байдаг. бүх хүний за яг хаа олонхын салыг дагая гэж ингээд суучдаг хүн байдаг байхгүй юу? Тий, тэр хүнээс хамгийн түрүүнд асуух хэрэгтэй юм байлээ. Тэгэхгүй бол нөгөө нэг өмнөх хүнийхээ би заяатай адилхан бодолтой байна. Яг энтэй ижилхэн бодолтой. Манай нэг ахтайгаа би тэгжсэн нөө. За сар шинийн төргий даг талантай бэрүү болчихсон те онд минь тарган орвоо гээл тэгсэн чинь өөдөөс бас би бас чам тэгьяа. Тэр шиг юм болох гэдэг. Тэгээ ер нь яг бас тэгьяа тий. За эвдрээгүй. За ямар ч нэг тийм хин нэгэн эвдэлцсэн юм уу юм байх нь байна. Байрандаа тий яг байх ёстойгоор байж байгаа ирээдүг хэлээд байгаа юм шүү тий. Эвдрээгүй ирээдүг. Байх ёстой байрандаа байх ёстой юм өөрөө мөрөөрөө хийгээл зүгээр ингийн байж зөвхөн ирээд өгөхөөс зүгээр ширээ ярьчих л да төхөө. Ширээгээр ярьлаа гэж бодоход бид нар ширээг ингээд өөртөө эвдлээд ирээдүг нь ингээд арай жоохон богиносгоод байна штэ. Тэр чинь нөгөө ширээний чин эд ангийн эвдэрх юм бол эдгээр багасаад эхэлж байгаа. Яг өөрөөрөө байх юм бол хэдэн жил хэрэгэлсэн ширээ байж болно штэ. Одоо жишээлбэл манай радиого 25 жилийн болж байгаатай ижил бас 25 настай ийм манай тавилгууд ч гэсэндээ байх штэ. Байлгүй тий. Бага нэр байгаа ш манай. Тий. Тэгэхээр хараа тэрийг эвднэ гэдэг нь ирээдүггүй л болгож байна. Манайд 25 жилийн настай тавилга байгаа юм байна тий. Бага. Тэгвэл 20 тэр тавилганаас дүү ажилчин ч байгаа тий. Бага. Байлгүй тий. Тий. Яг зөв. Манай Эрка байна. Ямар Насан дүү. Насан дүү байгаа штэ. Тийм ээ. Одоо Оми ч одоо 20 би ч одоо 19 дэх штэ. Тийм ээ тий.
Тийм ээ. ингээ бодоод үзэхлээр насны хувьд бол бага шүү заа. Өнөөдөр бол араа ирээдүйн тухай ярих гэдэг юм. Тэгэхээр ирээдүйн тухай ярина гэдэг нь Монгол улсыг одоо ингээд бид нар ингээ амьдрал Монгол улс дуусчихгүй юм байлээ л дээ. Тэгээ Монгол улс чинь одоо дараагийн хүмүүс рүүгээ ингээ үргэлжлээд явах юм байлээ. За тэрийгэл бүгдөө ирээдүй гэдэг байгаа. Тэ? Ирээдүй гэдэг бол одоо бидний дараа үеийнхэн одоо яг одоо өсвөр насны дээр явж байгаа. Одоо яг хүүхэд байгаа. За тэр үеийнхнийг бид нэр ирээдүй гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр тийм сайхнаар нь харж штэ. За тэгтээ тэднэрийгээ ирээдүйд нь ингэж одоо учруулахад нь те нэг юм эвдрээгүүгээр нь учруулчихсан да те. Хаяг зөв. Тэгээ ирээдүйрөө нэг эвдрээгүүгээр л аваачихсан да гэдэг л яриан дотор л өнөөдрийг яриаг өрнүүлэе гэж бодоод. Тэгээ хамгийн гол нь энэ дээр нь нэмээд бид хүүхдийн оронд байж чадахгүй шүү дээ. Ягаад гэвэл хүүхдийн оронд байгаад ингээд ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй байхгүй. Одоо жишээлбэл би найзаагаа ингэж ингэхгүй би ингээд ирээдүйн хүн төлөө ийм зүйлүүдийг хийнэ гэж хүүхдийн өмнөөс амлалт өгч чадахгүй учраас энд томчууд сууж байгаа юуны тулд томчууд сууж байгаа лээ. Бид хүүхдийн эвдрээгүй ирээдүйн төлөө юу бүтээж чадах вэ гэдэг дээр хэлээ ярилцъя. За чадах уу ер нь? Чадлагүй яах вэ? Чадах уу? Чадхаас өөр арга байхгүй. Хүчээр чадчих юм уу? Би бол бүр чадах ёстой гэж. Чадхаас өөр арга алгаа ёстой гэж үзэж штэ тий. Бүр ёстой гэж үзэж. За тэгвэл хүүхдийн эвдрээгүй ирээдүг. За тэр цумаа за хүүхдээ болий. Эвдрээгүй ирээдүг бид бүтээж чадна гэж байна. Чадахын тулд яг юу хийх вэ? За ирээдүгөө бид нар өөрсдийнхээ гараар ямар байдлахыг одоо тий шийдэж байгаа байхгүй. Тэгж байгаа. Тэгэхээр би өөрөө л чадах хэрэгтэй болчиход байна л да. Ярин юу чадах вэ? Хүүхдүүдтэй яаж юу хийх вэ? Хүүхдүүдээ эвдлэхгүй байх. За эвдлэхээр одоо жишээлбэл сая бид хэд хүүхэд биш ямар нэгэн амьгүй зүйл дээр ингэж жишээ авч ярьлаа шүү дээ. Тэгвэл амьтай зүйл дээр эвдрэхгүй байх, эвдлэхгүй байх ер нь энэ эвдрэхтэй холбоотой яг хэрхэн яаж ашиглагдаад байгаа юм бэ? Одоо тэр би хаа бол одоо мэдээж би махбодын янз бүрийн юмыг бол одоо энэ чи ярих одоо илүүц байх гэж бодож байна. Тэр үл биш. Гаднаас биш. Тэгээ гадна талын юм бол илүүц байх. Тэр ойлгомжтой. Тэгэхээр би илүү их одоо оюун ухаан сэтгэл зүйтэй холбоотой л бодож ийн л доо. Тэгээ одоо уулын тэр хүүхдүүдэд нэг юм боловсрал ингээд сайхан юмнуудын тухай ингээд уулна би ингээд илүү төсөөлмөр бодмоор ярмаар байгаа ч гэсэн яг бодит байдлыг ингээд бодох юм бол одоо өсвөр насныхны дунд ч юм уу те жоохон хүүхдүүдийн дунд ч юм уу те нэг юм санамсартай бас санамсаргүй болж байж магадгүй нэг юм үеийнхний нэг юм дээрлэхэлт те нэг юм сэтгэл санааны хувьд нэг гэж нэг тийм ирээдүг ингээд жоохон хумаад байгаа тийм юм бол нэгэн түгээмэл байгаа гэж би бол ойлгоод байгаа байхгүй юу. Тийм учраас би бол хараа миний хувьд бол би жишээлбэл өөрийнхөө хүүхдүүдийг би өөрөө тэ санамсартай ямар нэгэн байдлаар ирээдүйд нь гэж нөлөөлөх үз үг хэлэх үедээ тэ үг хэлээ цэгнэ. Нэг хоёрдугаарт нь миний хүүхэд тийм юмд одоо нэрвэгдэж явах үедээ гэдгийг олж тогтоогоод ямар нэгэн байдлаар тэр хүүхдүүдийнхаа охиныхоо ч юм уу тэ ямар нэг ийм юмд өртөж байгаа эрсдлээс нь хамгаалж болох одоо боломжуудыг л хайж ийн л да. Нэг ийм хоёр юм л бодож байна. Бид хэд чинь бас цөөн хүүхэдтэй хүмүүсийн танд орохгүй байгаа шүү дээ. Дооч нь 3, дээдл нь 5 хүүхэд. Одоо ингээ гуруулаа нийлэхэд л бараг нэг юу юм бэ? 5 6 11 хүүхэд болох шүү дээ. Хөл бөмбөгийн баг хэдтэй вэ? 11 шүү дээ. Яг 11 тий. За тэгвэл хөл бөмбөг тавах. Хэдүүлэр ингүүл яах вэ? Ингүүл илүү бодиттой гарч ирэх байх гэж зүгээр орж ирлээ санаа. Хамтдаа гуруулаа өөрсдийнхөө хүүхэд нас руу шууд очие. Төсөөлөд. За хүүхэд нас руу очиод хэлсэн шүү дээ. Бид нар хүүхэд насны хүүхдүүдийн талаар ярих нь илүү цагаа учраас томчууд юу хийж чадахгүй гэсэн чинь очроо болохоор бүр хүүхэд нас руугаа явъя гэж уриалж байгаа юм байна тийм үү? Тий, хүүхэд нас руугаа очиод яг тэр дурсамжаараа аялангуудаа яг ирээдүйдтэй өнөөдөр яг бид нар ямар зүйлд ямар том үний харилцаанаас болоод нэг хандлагч юм юу нэг эвдэрж исэн нэг дурсамж байл олцчихсан. Том хүний юу? Том хүний хандлагаас гэж байгаа юм байна те. За ингээд. За хүүхэд байхдаа би юунаас олж эвдэрж исэн бэ? Тэгээ тэр нь том хүний хандлагаас. Гэж байгаа юм байна тийм үү? Тий, юу ч байж болно шүү дээ. Багш чинь ч байж болно, найзууд ч байж болно, эсвэл эцэг эхчүүдийн найзууд байж болно. Миний бодлоор ингэж бодоод байна. Би бол ингэж бодож байна. Төсөөлөхөр ингэж байна. Хүүхэд байхад ялангуяа өсвөр насны дээр байхад нэг тийм том хүнээс нэг тийм нөлөө айгу за яг авж байгаа л да. Гэхдээ ер нь бол арай бага авч байгаа. Юу үеийнхнээс найзуудаас их авдаг шүү дээ. Үеийнхнээс. Яг найз биш үж болно. Гэхдээ нэг юм үеийнхнээс нэг юм нөлөө айгу их авдаг. Тэд нар намайг чи гой харагдж гин гэвэл манай ээж намайг гой харагдж гин гэснээс илүү гой байхгүй. Тэд нар намайг муухай харагдж гин гэвэл ээж намайг чи юу өмссөн гэж хэлэхээс илүү муухай санагддаг байсан шүү дээ хүүхэд байх гэж бодож байна. Сая хэлэхэд бол би нэрнгээсээ бага насандаа очиод
томчууд надад юу хэлээ гэж бодсон чи ингээ хайгаад ингээд нэлийн цаг орох юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэрний оронд бага насндаа очингуудаа тухайн үед үеийнхин чинь найз нөхөд чинь яг юу хийж исэн бэ гэдэг асуулт ороод ирэх юм бол ингээд хит алийг ярих вэ гэдэг дараа л үсэж байна. Харин тийм ээ, тийм ээ. Тийм байна. Гэхдээ яг хуу ганц. Тэгэхээр үүнээс ямар гаргалгаа олж болох вэ гэхээр яг хүүхдийн ирээдүг эвддэг хүчин зүйлс хийвэл номер 1-т нь үеийнхийнх нь л болох юм байна. Үеийнхний нөлөөлөл болох юм байна. Томчуудаас харьцангуй бага юм байна. Гэхдээ томчууд хүүхдээ одоо яг тийм амархан эвдрэлтэнд те амархан ийм нэг жоохон юм болонгууд яана гэж ингэчдэг сэтгэл зүй сул байлгахгүй байхын тулд юу хийх вэ гэдэг нь л их чухал. Одоо хараа яг үнэ. Яг наад дээр чи ингээ бодонгууд хараа би хүүхэд байхдаа би ер нэг юм дальчгар байхгүй. Ингээ ер нь хүүхдүүдэд их хожмооч өгөн зэ. Тоглоно хүүхдүүдээр их тоглоно. Тэгээд тэр тоглоомоо би одоо ингээ бодохоор зарим тоглоом нь бол хараа яг тоглоом бас биш байсан байгаа байхгүй. Би хөгжилтөө би инээн манай 90 тойрны хүмүүс жоохон инээн. Гэхдээ яг тэр тоглоомыг хүртэж байгаа нөхөр бол жоохон хэцүү байдаг гэсэн баг гэж би бодож байгаа байхгүй одоо. Тэ ингээд нэг шогддог штэ. Нёгийг шоглчоод тэрийг тоглоом гэдэг нэрээр хаацаалаад юм сүртэй энэ дэр гэдэг тэ. Хочилж мочлаа доо тэ. Тэ. Энэ бол бас миний бодлоор бол бас нэлээд дээрлэлтэндээ орно шүү. Яг бид нарыг баг байхад бол бид нар ээж авдаа ховлж багшлаач гэдэг юм ховлж момолж иймэрхүү юмнууд болдоггүй байсан шүү дээ. Яа одоо болохоор ер нь ямарваа нэг зүйл болонгод багш ингээд байна ээж яаваа ингээд байна гэж ээж аав нөмөрөөл бас ингээд боо юм болж байгаа шүү дээ. Энэ надад бас юун дээр нь ингээд ялгаатай харагдаад байна вэ гэхээр бид нар өөрсдөө ингээд өссөн орчноос хамаарад эцэгхийн харилцаанаас хамаарад ингээд өөр үед өсчөөд байгаа байхгүй юу. Арай жоохон хатуу жилтэй сэтгэлийн хаттай үед өсчөөд байгаа байхгүй юу. Одоо болохоор бид тийм үед өссөн юм чи ингээд хүүхдээ хитрхийн нялцгаа өсгöd байгаа юм шиг санагдаад байгаа юм бас. Нөгөө эсрэг талаар нь тий. Тийм. Ямарваа нэгэн зүйл болонгууд тэрийг өөрөө давж сөрн зогсохоос илүү ингээд нэг хин нэгнээс хамгийн түрүүнд жижигхэн зүйл байсан ч нэг тусламж хүсэх гээд байдаг тийм дадалт сургаад байгаа юм шиг. Гэхдээ тэр нь бол мэдээж бүр хүнд асуудал тулах юм бол тэр чинь хэлнэ л дээ. Нэг үснээс зулгаалаа. Миний балыг ингээд аваад зүхтчихсан. Намайг тийгэж тэгсэн, намайг ингэсэн, намайг түлхсэн гэд тэр болгоно ээждээ аавдаа хэлээ дахин давтагдаад ирэнгүүт ээж аав нь одоо ууралж явах жишээний байгаа байхгүй. Гэтэл нөгөө хүүхэд болсон хойно хоорондоо ямар л бол ямар харилцаа тэнд үүсгэн штэ. Тэнд нөгөө нэг энгийн санамсаргүй харилцааг энгийн бус эвдэрхийг харилцаа хоёрыг ялгах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Бас тийм те. Аль нь эвдэрхийвэ? Аль нь эвдэрхээргүй яг хүүхдийн зүгээр байдаг харилцаа вэ гэдгийг эцэг их бас өөрөө тунган бодож ялгах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй тэгэл бүх харилцааг л болохгүй бүтггүй гэж хориод хүүхдээ бүх юмнаас ингээл салангад өсгөөд ах юм бол хүүхэд баг тэр дотроо өөрөө эвдрэгдээд байгаа юм шүү гэдэг бодол надад бас байна. Бас нөгөө сэтгэлийн жоохон хатгүй учраас өөрөө эвдрээд байна те. Тийм өөрөө эвдрээд хин нэгний оролцоотойгоор биш гэсэн үг. За тэр хүн чи одоо тийм байж дээ гэд хэлчихэж байгаа үгийг нэг хүүхэд нь тоохгүй байлаа гэж бодоход нэг хүүхэд нь айгүй хүнээр хүлээж аваад штэ. Гэтэл тэр чин бид өөрөө хүүхдээ сэтгэлийн хаттай болгох нь их чухал байгаа байхгүй юу? Тэгжээж ямарваа нэг бүр нэг эвдлэх хэмжээний биш ч гэсэндээ энгийн харилцаан дээр өөрийгөө аваа явж чадна гэсэн үг. Бас нэр надад бас үнцгэлтэй шүү. Гэж хушуу дэвсгийн оронд бид бас харилцаан дээрээ хатуу жилтэй байхыг багаас нь эхлээд хэрхэн яаж зааж өгч болох вэ гэдгийг бас ярилцмаар юм шиг санагдаад байгаа. Харин тийм нэг нөгөө харилцааны мэрэгжилтэн яг наад дээр чинь болохоор харилцааны мэрэгжилтэн хүүхэд нь бүр харилцааны мэрэгжилтэн болцсон дэлхийн. Яг нь нэрийг хэлээд явах. За тэгэнгүүт тэр хүн хүүхдээ яаж багад нь сургадаг байсан бэ гэхэлэр тэгж байгаа байхгүй юу? Хүүхэд нэг хүн амтанд маргана ангийнхаа хүүхэд мөхт ингээд. Тэнгүүд аав ээж нь өмнөөс нь очиж шийддэггүй байсан гэнэ. Дандаа минийхөө өөрөө очроо ол те найзал гэд. Тэгэд өөрөө мундаг тэр хүүхдний юм харилцааны мэрэгчлэлтэн болсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ арга зүй хүүхдтэйгээ харьцах арга сурсан байна. Өөрөө тэр асуудлаа шийдээ яваад байгаа байхгүй те. Асуудлаа шийдэх боломжийг нь гаргав. Нөө бид нэг өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Хүүхдтэй алдах боломж олгоо, хүүхдтэй сонголтыг хийх боломж олгоо. Сайн хүүхдтэй ч найзлал, муу хүүхдтэй ч найзлал гэдэг байгаа шүү дээ. Ингээд хадгалж нийгэм рүү орсон чинь нөгөөтг нь хамгийн түрүүнд муу хүүхдтэй ингээд найзалчихж байгаа байхгүй юу? Муу хүүхэд иргэн тойронд хүрээлэн болчихж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө хүүхэд чинь эвлээ хийчихэж байгаа байхгүй юу? Хадгалахдаа бас нийгмийн ингээд харилцаанд ороостойгоор хадгалах хэрэгтэй байгаа байхгүй юу? Оруулж үзээд муу хүн байгаа шүү, сайн хүн байгаа шүү, ийм юм болдог шүү, тийм юм болдог шүү, сургуульд ингэдэж шүү, цэцэрлэгт ингэдэж шүү. Өөрийнх нь хэмжээнд нь тайлбарлаж өгөхгүйгээр ингээ хадгалаад муу хүмүүстэй ч найзлуулахгүй, ямар ч хүмүүстэй найзлуулахгүй гэл гэр орон сургууль цэцэрлэг гэж ингэж явж ирсэн. Гинт нийгэмд оруулчихж байгаа байхгүй юу?
Тэгэхээр ингээд ямар ч хамгаалалт байхгүй, нөгөө дархлаа байхгүй. Тий. Одоо вакцинаар болох юм бол вакцин хэлсэн үгс чинь ханаад баг хүрэхтэй хүрсэн ч гэсэндээ хөнгөн тусаад өнгөрдөг гэдэгтэй ижилхэн. Тий, яг үнэ. Яг зөвхөн ээж аавынхаа хажууд байгаад өссөн хүүхэд нөгөө нийгэмдэр гарахаар нөгөө ээж аав нь дандаа нөгөө өөрт нь айгу сайхныг хүсч ингэж харьцдаг штэ. Нийгэмдэр гарангууд хүн болгонд ихгүй штэ. Нөгөө хүн болгон зарим хүн бол ингээд танаа муу хүссэн ч хүн баг штэ. Тий штэ. Айгу бол муу тохиолчосоо боддог хүнтэй таарч болно штэ. Тэгэнгүүт тэрэн дээр ч нөгөө хүн болгон ээж аав шиг нь өөрт нь сайныг хүсдэг ойлгоцсон. Очихоор ингээд гимтээд нь штэ өөрөө тий. Бас зүг юм байна надад. Ааха. Яг одоо бид дархлаатай бид эвдрээгүй ирээдүг бүтээж чадах уу гэдэг санал асуулга маань яваад эхэлчихсэн байгаа. Тухайн санал асуулган дээр маань та маань чадахгүй гэдэг хоёр сонголтын дээр хариултаа өгөөрэй. Мэдээж 1146 104 5 дугаар нээлттэй байгаа учраас холбогдож орж ирээд эвдрээгүй ирээдүг бүтээж чадах өөрийнхөө санаа бодлыг бидэнтэй хуваалцаарай. Бас комент хэсэгт ч гэсэндээ мессежээ үлдээгээд комент үлдээгээд бидэнтэй бас хуваалцаарай. Энд амин эрдэнэ бичсэн байна л да. Бид эвдрээгүй ирээдүг бүтээж чаднаа гэдгсэн байна. Тэгээ хүүхдийн өөрийнх нь хүсэн хүлээсэн ертөнцийг бүтээх, хүүхдийн ирээдүйд сайн хүн болгохын тулд өөрөө зөв үлгэр дуурайлалтай харилцааны доголдлоо засах гэх мэт зүйлүүдийг одоо үзүүлэх хэрэгтэй гэж амин эрдэнэ маань өөрийнх нь санаа бодлыг хэлсэн байна. За. Ер нь яг манай сонсогчд болон ер нь монголчууд бас нэг үе бодох юм бол бидний ирээдүй бол одоо хүүхдүүд гэдгийг бол ойлгочод байгаа шүү дээ. Харьцангуй гоё ингээ харилцаж юунуудаа засаа яваад байгаа юм санагдав. Яг тэрийг юунаас харж байгаа вэ гэхээр одоо энэ шин залуучууд байгаа шүү дээ. Дүүнэрийг ингээд ажиглангууд айгүй бас шудраг байдаг байхгүй. Шудраг, айгүй тийм зөв. Тийм хүмүүс айгүй залуучууд айгүй олширж байгааг би бас олж харж байгаа. Сайн тал. Сайнтай муутай ингээ хоршиж амьдрал гэж байгаа штэ. Бид нар мууг нь л хараад байгаа, мууг нь л яриад байдаг. Гэхдээ түүнээс илүү хэд дахин илүү сайн өмнө зөндөө байгаа хгүй. Одоо жишээлх юм бол яг очрыг хилдэгчлэн одоо зинжи гэдэг байгаа штэ. Энэ одоо өсвөр үеийн хүүхдүүдийн үеийнгийн дээрлэлт гэдэг байгаа. Би биенээ дээрлэхдэг хүүхдүүд тэрнээс чи их байгаа байхгүй юу? Бид нар болохоор яг тийм нэг цөөн хидийг бас залруулчих юмсан тэр цөөн хидих ч гэсэндээ зөв зам руу чиглүүлчих юмсан гэдэг янз янзын зүйлүүд явагдаад байна л да. Өнөөдрийн бидний сэдвтэй холбоотойгоор эвдрээгүй ирээдүг бүтээгээд аян ингэ явж байгаа юм байна. Нөө за. Энийг болохоор ингээд зохион байгуулалт ингээд явж байгаа юм байна л да. Энийн гол утга учир нь юу вэ гэхээр мэдээж л нөгөө хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, үеийнгийн дээрлэлтийг одоо байхгүй болгох, таниулах, мэдүүлэх те иймэрхүү талын чиглэлийн үйл ажиллагаануудаас яваад байгаа юм байна. Тэгээд тэгсэн чинь би энэ нэг тоо айгуу сонин санагдсан байхгүй. Тэр нь юу вэ гэхээр улсын хэмжээнд шүү заяа. 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг шүү. 2339. За хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг хүүхэд хин нэгэнд үлдээд нь шүү дээ. 1135. За энэ оны эхний 3 сарын байдлаар 2026 он гараа 3 сарын байдлаар хүүхдийн эсрэг үлдэгдсэн гэмт хэрэг 518. За хүүхдээс буюу нөгөө хүүхэд үлдээд нь шүү дээ. Тэр гэмт хэрэг нь 311 бүртгэгдсэн гинэ. За 335 хүүхэд хохирсон тоо мэдээлэл одоогоор байгаа юм байна. Бас сард 100 байна тий. Сард 100. Тийм байна. Бас л өндөр тоо шүү. Энд чинь юу лээ 2026 оны эхний 3 сарынхыг сая сүүлийн 3 тоо илтгэж байгаа гэсэн үг. Өмнөх 2 нь болохоор 2025 оны жилээр нь багасж байгаа гэсэн. Энэ ер нь одоо 5 жилийнхтэй харьцуулбал ер нь багасж гин үү ихсээд байна уу? Тэрийг нь бас их чухал байна те. Ер нь ихсэж байгаа гэдэг юм билэ. Хотчлолтой холбоотой байх хантар гэдэг байгаа ер нь хүмүүс яриад байгаа. Ихсээд байгаа юм тий. Тий, ер нь ихсээд байгаа л гэдэг юм билэ. Тэгээд мэдээлэл хүргээл ингээл бас л яваал байгаа юм байна л да. Яг энэ мэдээлэл яг чанартай хүрч чадчих байгаа болов? Ер нь гэхдээ нөгөө мэдээлэл бол очиж байгаа хаа. Миний бодлоор би бол зүгээр ингэж л итгэдэг. Яг мэдээллийг бол хүн болгон ингээд өөр өөрөөр боловсруулдаг штеп. Одоо юу гэдэг нь те үе тэнгийнхний дээрлэлт их байна гэдэг мэдээллийг зарим нэг хүн энийг тэгвэл бууруулах хэрэгтэй байна гэдэг ийм мэдээллийг ингэж өөртөө боловсруулж авдаг бол зарим хүмүүс тэгээ юу гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр хараа бид нар нэг юм яг хүлээж авсан уу эсвэл яг ингээ үнэхээр итгэж үнэмшиж гин үү гэдэгт бас ялгаа байгаад байгаа байхгүй. Тэгээ асуудал мөн үгүй юу гэдэг дээр би бас яаж итгэж үнэмшил төрүүлэх ёстой бол одоо жишээлбэл бид нар өөрсдийнх нь чадхаараа за одоо жишээлбэл энэ аяныг санаачилж байгаа хүмүүс ч гэдэг юм уу те яг ингээ өнөөдөр бидний нэвтрүүлэг явж байгаагаар бид нар өөрсдийнхоороо ингээ мэдээлэл хүргээл байна л да. Ингэчих юм бол тэгчих юм шүү, тэх юм бол тэх юм биш үү гэл ингээл бодоод байна. Гэтэл яг нөгөө хүрэх ёстой ирээдүйд маань түрүүн Эркагийн хэлсэнчлэн зарим нь нэрээ бас ингэж байгаа шүү гэж бодож байгаа зарим нь болохоор би биш юм чи ямар хамаатай. Харин тий.
Тий. Нэг надаас бол хол юм байна гэдэг бодлоодтай нэр. байгаад байгаа шүү дээ. Би яг наад дээрлэхэлтэй чи холбоотой нэг юм зураг тууц харсан. Аа. Тэр зураг тууц надад нэг юм сонир мэдээлэл өгсөн байхгүй юу? Тэгээ би тэрийг гэд ёнк хийгээд авцсан. Тэр нь юу хийсэн гэсэн ингэж байгаа. Яагаад авцсан? Ёнк гэд авчих жоох байхгүй би. Ёнк Тэгээ гэд ёнк гэчгээр л очсон шүү дээ яг. Тэгээ заяач мэдчихээд ёнк гэчгээр л ингээл би ер нь очт юм да. Тэгээ тэрэн дээр ингэсэн байгаа даа байхгүй юу? Дээрлэхэлт би болоход ингээд за яг би болоход ч юу байх вэ? Ингээд нэг хүүхдийг ингээд дээрлэгч штэ. За ингээд дараа тэр дотор нэг юм дөрвөн төрлийн юм дүр байд юм байна гинэ. За нэг дээрлэгч байгаа нэг нөхөр дээрлэхүүлж байгаа нэг хүүхэд. Тэгээ хоёрхан л дүр байна гэж бид нар бодоод идэг. Чи үнэндээ үгүй юм байна. Энэ дээрлэгч байгаа хүүхэд заяа. Юу байхгүй бол дээрлэхдэггүй вэ гэхээр хараа. Энийний дээрлэлтэнд ингэж хамт даган баясагчд байхгүй бол дээрлэхдэггүй юм байна. Гинэ. Судалгаа нь харуулсан байлээ. Тэгэнгүүт дараа хажууд нь яг дээрлэгээгүй мөртлөө тэр нөхрийг одоо юу гэдэг те очроо заяаг дээрлэхийг ингээ хараад инээж байгаа хүүхдээс болж очроо заяаг дээрлэхэд байх нь шүү дээ. Би кул харагдаад байгаа юм байна ч гэдэм үү те. Тийм мэдрэмж аваад байгаа нь шүү дээ. Тэр найзуудынхаа донд байр суурь эзлэх гээд байна л да. Эзлэх гээд байна, сэтгэл зүй гэдгээр те. Одоо тэгэл нөгөө одоо би одоо яг өөрөө дээрлэхгүй мөртлөө те заяаг харангуутаал те. Очроо нөгөө заяач явж тэгэнгүүт те очроо дахиад дээрлэхэнгүүт би тэрнээс ингээ инээж минээж ингээ дэмжих маягтай. Би одоо Эркаг жоохон ингээд дооглолоо гэж бодоход заяа амар инээгээд ах юм бол те. Би Би байгаад дооглоод л ийн гэсэн. Доглоод ийн гэсэн үг яг үнэ. Тэр. Тийм Тэнгүү тараа ингээл энэ 3 дүр юм уу гэхээр үгүй юм байлээ. Дөрөв дэх дүр байт юм бэл. Тэгээ би энийг тэр зураг тууцаас хараад би нэр тийштэйг бодсон байхгүй. Дөрөв дэх дүр нь хэн байдаг вэ гэхээр хараа хажууд нь хараад ингээд инээмэргүй байгаа. За юу. Эвгүй мэдрэмж авч байгаа. Энэ айгүй муухай юм гэж бодож байгаа. Бодоод өнгөрч байгаа. Бодоод дуугаа байж байгаа хүүхэд. За ингээд энийг ингээд дөрөв дэх дүр юм билээ. Тэгэхээр энэ дөрөв дэх дөрүүд их байд юм билээ. Ер нь нийгэмдэр. Наа чин 5 дахь дүр ч гэсэндээ орж ирэх юм байна. За. Одоо жишээлбэл үүнтэй холбоотойгоор маш олон ингээл контентууд ингээл хүрсэн л юм байна л да. Түүн дээр нэг ээж бичсэн байна. Тэр нь юу вэ гэхээр үеийнгийн дээрлэхэлтийг сургуулийнхаа нэр хүндийг бодоод сургуулиуд нам дардаг. Энэ тухайн мэдээ ингээд бүгд очихгүй штэ нэг сургууль удирдлагт те. Нэг юу гэдэг 10 ийм дээрлэхэл болонгууд тэрнээс нэг хэдийн те 4 5 ингээд гомдол мэдүүлээд ингээд дээш очингууд тэрийг нь нөхдөө дарчих нь штэ. Тэр хэрвээ тийм хүн байгаа бол тэр нь 5 дахь дүр нь болох нь шүү. Тэгэх нь штэ. Тэгэхээр хараа энэ бол зөвхөн нэг хүний нэг хүүхдийг дээрлэж байгаа асуудал биш байгаа даахгүй. Энэ бүхэл бүтэн ийм нийтийн ийм одоо нийгмийн асуудал байгаа байхгүй. Бидний нийтийн сэтгэлгээний хувьд ингээд бүр бид нар дээрлээд ингээд бүр хэвийн ойлгоцсон. Хэвийн байх ёстой зүйлээ ойлгоцсон байгаа байхгүй. Уул нь тийм биш. Бид нар энийг бүр байхгүй болгож болно гэж би бол хараад байгаа байхгүй. Тийм шүү дээ байхгүй болгож. Тэгэхгүй бол хараа хүүхэд энээс болж айгүй их юм сэтгэл зүйн хувьд маш их юм хүчтэй юм цохилт аваад тэрнээс болоод ирээдүйн ухаан тухайн ингэж бодож чадлаггүй. Тий. Өнөөдөр би яах вэ гэдгээ боддог ч юм. Тэр хүүхдэд таарчихгүй юмсан энэ гэж бодсоор байгаа. Хичээлдээ явах тийм сонирхолж төрөхгүй штэ. Тийм гэсээр. Баг нөгөө дээрлүүлж байгаагаа хилчгээр бас нэг юм лүүзер болчих гээд идэг. Мяагаар юм шиг болчих гээд идэг ч юм уу те. Эсвэл хэлэхээр нэг ойлгохгүй ч юм уу те хинч. Тэрнээс нь болоод нөхдүүд ингээ хөрх амтыг хүүхдүүд ингээ гүрийгээл идэв. Ер нь яг одоо энэ асуудлыг чинь гол юу эцэг эхчүүд ч те. Эцэг эхчүүдтэй хүүхдүүд ингээ жоохон тохио өгдөг. Тэрийг л жоохон ажиглаж явах хэрэгтэй юм санагддаг шүү. Эцэг эхийн хувьд те. Эцэг эхийн хувьд аахгүй. За окей. Одоо жишээ нь эвдрээгүй ирээдүйн төлөө яг эцэг эхчүүд хамгийн суур юм байна. Яг нь найз нөхдийнхөө дунд тэр эд чинь одоо нүлээ аавна. Гэтэ тэр дотор сонгохгүй сайн бүлэг дотор ингээ явж явах уу гэдгээ эцэг эхчүүд л ер нь харуулна. Тэгэхээр би тойроос нэг юм асуух гээд байгаа байхгүй. За мэдээж өнөөдөр Монголын нөхцөл ингээд ажил төрөл хийгээл завгүй байгаа да. Хүүхдтэй ингээл цаг гаргаж чадахгүй те. Ярилцаж чадахгүй нэг иймэрхүү зүйлүүдээс болоод байгаа. Энэ нөхцөл хэрхэн яаж хүүхдүүдтэйгээ ярилцаж сурган хүмүүжүүлж байвал зүгээр вэ? Тэр талаас нь илүү одоо энэ мэдээлэл зэдэллүүд чинь өгж эцэг эхчүүд рүү илүү их ажиллах зүгээр юм санагдаад байгаа байхгүй. Эцэг эхчүүд рүү ажиллаж байгаа. Юу гэж одоо нөө нэг солонгос сериал ингээд үзэж байгаа штэ. Солонгос кино мано ч юм уу үзэж байгаа штэ. Тэгээд тэрийг чин гэрте байгаа ээжүүд ч гэдэг юм уу. За эсвэл нөө ээжийг нь дагаад аавууд за хүүхдүүд ингээд үзэж байгаа штэ. Сүүлийн үеийн солонгос сериалууд дээр гарч байгаа зүйл бол яг энэ үеийнгийн дээрлэлтийг айгүй их тодорхой харуулдаг байгаа юм билэ. Би яг сүүлд нэг 2 3 дэмжиж байгаа гэсэн юм уу? Үгүй. Зөв сайн байна. 2 3 ч кино би ингээд нэг эн тэнд явж байгаад хальт харахгүй юу. Энэ шинэ кино хэлсэн гэж үзээд байна.
Ингээл үзээдсэн чинь тэр нь бас ингээд нэг хүүхдээ дээрлэхэж яваад ингээд олон ангитлах кино байна л та. Тэгээд нөгөө хүүхэд нь дээрлэхэлтээсээ ингээд өөрийнх нь одоо мэдрэмжээсээ ингээд гараад ингээд сүрж зогсож байгаа тэр дээрлэж байгаа хүүхдүүдийн эсрэг дахиад нэг эмээгэндээ очсон чи бас нэг кино үзээд байна. Өөр кино. Тэгээ бас ингээд шинэ кино гэл ингээд ярьж нөгөөт нь бас нэг хүүхдийг дээрлэж байгаа л кино гараад ийн. Тэгээд тэр нь бүр ингээд дээрлэхэж явж байгаа бүр ажил төрөл дээр ингээд гараад ирчихсэн. Ажил дээр гарч ирээд яг ингээд нэг ирээдүйдээ эвдэрсэн очичоод байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ бүх амьдралд нь ингээд нөлөөлцсөн. Түүнээсээ болоод хүнтэйж сууж чадахгүй ийм байдал байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг ингээд буцаад өмнөх үе рүү навчиж байгаа. Хүүхэд насанд нь. Тэгээд алдаагаа засах боломж ч гэдэг юм уу амьдралаа өөрчлөх боломж ингэж өгөөд байгаа тийм юм кинонууд байгаа байхгүй юу? Тэр кинонуудаар дамжуулаад хүүхдүүд үздэг юм а гэхэд эцэг их уг нь ингэ мэдээд байгаа байхгүй юу? Гэхдээ тэрийг яг үйлдэл болгож гаргаж байгаа нь хит байгаа бол тий. Энд дээрлэхэлт гэж яг юу вэ гэж тодорхойлтыг та нарт уншиж өгье заяа. За тэг. Дээрлэхэлт гэж ингээ хэдүүл ярьдаг штэ. Бусдыг өвтгөх, сул дорой байдалд оруулах, дарамтлах зорилгоор санаатаагаар хийсэн бүхий л үйлдэлүүд дээрлэхэлт болдог. Энэ нь зөвхөн бусдын биед гар хүрч халтгаар хязгаарлагддаггүй. Дээрлэхэлт нь бие махбодын сэтгэл санааны зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Тэр байтугай та өөрийн мэдлгүй санамсаргүйгээр бусдыг дээрлэхсэн ч байж болтгоо гэж байна. Бие махбодын дээрлэхэлт нь нэгнээ санаатаагаар түлхэх, чимхэх, зохих, тэднэрүү нулимх, дэгэдэх, өшөглөх зэрэг хэлбэрээр илэрдэг. Харин сэтгэл санааны дээрлэхэлт нь тухайн хүний биед халдахгүй ч гэсэн эвгүй байдалд оруулах, сул дорой харагдуулах зорилгоор элдвэр хэлж доромжлох, тэр хүний тухай худалд суурхал, тараах, сүрдүүлэх, шоолох, буруутгах, захиргаадах зэргээр илэрдэг гинэ. Ямар ч нөхцөлд хүүхдээ өмөрдөг ээж аавууд хүүхдээ дээрлэхж болгож өсгөж байгаа ш. Би бол тэгж бодож байгаа. Зөвч байсан, бурууч байсан, зөв гэдэг үү? Тий. Тэгснэ очиод нөгөө нэг яг үнэн мөн юу болсон бэ гэдгийг сонсхийг ч хүсэхгүй. Сургууль дээр нь очиод тачигнаал тэг хүүхдээ учир зүггүй өмөрөөл дайраад байгаа ээжүүдийг харсан хүүхдүүд нь ер нь яатсан ч яадэ гэдэг ийм бодолтой болж өсдөг юм анзаарагдаад байгаа хөөе. Тэгээ эхнэр өвтөр бодохгүй юу нөгөө нэг манай дунд хүүч нь бас нөгөө нэг монгол хэлэндээ жоох муухахгүй. Тэгээд үеийнхнийхээ дунд жоох яадаг болов гэж би тэр таагаад асуухгүй юу. Нөгөө түрүүний очрог асуултанд л бодогдоод байна л да. Нөгөө асуусан. Манай хүн яаж ин юу болж сургуулийн давгүй юу айлтгсан чинь. Давгүй дагуулгач чинь. Гэсэн чинь манай хүн сони асуултсуудын би бүр гайхаад. Чи арай хүүхэд мөхөд дээрлэгдэг үү? Тэргээл тэгж байна. Чи хүүхэд мөхөд дээрлэгдэг юм биш үү? Тэргээд нэг тиймэрхүү утгатай асуухгүй яг юу гэж асуулаа да. Гэсэн чинь манай хүү ээж рүү амар гайхаж арснаа. Ээж би яг хүүхэд дээрлэх хүн мөн үү? Яг дээрлэхэлт хэрвээ болвол би дээрлэхүүлэх нь л баг гэсэн шүү дээ. Эцэгчүүд бас өөрсдөө харуулад ах шиг байна тий. Одоо тэр өмөрж байгаа одоо нэг юм бодит кейс байгаа байхгүй. 2 дугаар ангийн 2 хүүхэд хоорондоо 2 эрэгтэй хүүхэд тий. Нэг охин сайн болоод нөгөөдхөө булаацалтаад ингээд хоорондоо маргацсан гэнэ. 2 дугаар анги. За тий 2 дугаар анги. За тэгсэн чинь хоорондоо маргасан чи 2 аав нь ирээд. Хүүхдүүдээ өмөрөөд хоорондоо маргасан гэж. Яна. Тэгээд нэг аавыг нь жоохон илүүрхсэн чинь нөгөө аав нь найзуудаа дагуулад ирсэн гэж. Тэгээд боо юм болсон гэж байгаа байхгүй. Бодит юм уу? Бодит. За арайчтэй эцэг эхчүүдээ. Яг уу одоо багаангийн хүүхэдтэй хүмүүс гэдэг чинь яг 20 гарсан хүмүүс багаангийн хүүхэдтэй байж болно л доо. Ер нь хэдэн ч насных байж болно. Хэрвээ та эцэг их болсон л бол том болооч. Гэхдээ ядтаа том хүний дүр үзүүлээ чи хүүхдийн заяа гэхдээ энэ амар хэцүү. Ямар хэцүү юм бэ? Энэ ингэн амар хэцүү нь юу юм гэр юм шиг үлээ. Нөгөө багтаа нөгөө өөрөө дээрлэхэлтэнд өртөцсөн. Тийм. Тэг ингээд бүр мэдрэмжийнх нь бүр арын мухарт нэг тийм дээрлэхүүлэхийг бүр ингээд бүр чигшсэн. Тийм байгаад байгаа хгүй юу. Тэгжээс нь өөрөө том болоод хүүхэдтэй болсон. Тийм. Өөрөө том болоод хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй цэцэрлэгтэй явуулахдаа боддог дотороо битүүхэн айдаг. Миний хүүхд дээрлэхүүлж үү те гэдэг ингээд дотороо битүүхэн айдаг байжсэн чинь авчиад дурлчин мурлаад ингээд нэг маргаан өсөнгөө яагаад чи миний хүүхд дээрлэхүүлж байгаа гэдэг нөгөө мэдрэмжийн сэдрээд очиад алдцтай юм байл. Хэрвээ том хүн бол хэрвээ шүү. Хэрвээ та том хүн эцэг их ямар нэгэн хариуцлага хүлээх хүн болвол хамгийн түрүүнд тэгж хил амаараа биш ухаанаа хөдлөх хэрэгтэй байхгүй юу? Тий. Бодох хэрэгтэй байхгүй юу? Миний хүүхэд намайг хараад сурж байгаа шүү гэх те.
Хүүхэд харж байгаа шүү гэдгээ хамгийн түрүүнд мэдрэх хэрэгтэй шүү эцэг эхчүүд. Таны хийсэн аргаар дараа наад өгөр чинь өөр газар яг хийн шүү. Хоёр яг ийм нөхцөл байдалд орвол яах вэ? Би нэг Очоо, ингэж асуулт болохгүй асуусан. За би хүүхдтэй мэдээж одоо цэцэрлэгийн хүүхдтэй. Хүнтэй муудаж болохгүй, хүүхдтэй зодтолж болохгүй гэ байнга заадаг байхгүй. За энэ бодит болсон зүйл. Нэг цэцэрлэгээсээ ирэнгүүтээ би өнөөдөр ангийнхаа хамгийн суг хүүхдтэй зодтолтоод гинэ. За. Тэгээ яасан гэдэг чи зодтолж болохгүй ш. Харин таныг тэгж хэлдэг учраас би зодуулчлаа суг хүүхдэд. Гэхдээ миний хүү чи зодтолтгүйсэй гэж хэлэх нь хаашаа те. Харин тийм наа чи яасан сони те. Яг юу гэж хэлмээр юм битээ те. Гэхдээ хэцүү юм ба. Хэцүү юм байна. За энд амийн эрдэнэ нэг бичлэг оруулсан байгаа даахгүй. Хэдүүлээ энэ бичлэгийг үзээ тэгээ яри. Энийг юу гэж бичсэн бэ гэхээр боломжтой бол явуулаад өгөөрэй. Бусад сургууль болон аж ахуйн нэгж байгууллага иргэд та бүхэн минь эвдрээгүй ирээдэг бүтээцгээе гэсэн байна. За энэ бичлэгийг хамтдаа үзье. За тэгье. Одоо өнөөгийн нийгэмд захим орчныг ашиглаад болж бүтэхгүй хүмүүстэй танилцах, захим орчны хүрээнд хоорондоо найз нөхөд болох гэх мэтчлэн энэ захим орчин бас буруу дадлаар хэрэглэх ийм үйлдэл их гаргаж байна. Тэгэхээр энэ одоо хүүхдийг захим орчинд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх захим орчны аюулгүй хэрэглээний талаар мэдлэг олгох хүүхэд эцэг эх багш сургууль хүмүүжүүлэгчдийн захим хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэх энэ чиглэлээр энэ урьдчилан сэргийлэх зорилгоор 365 эвдрээгүй ирээдүг бүтээгсэн аяныг эхлүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэ аяныг нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуулийн хамт олон дэмжиж оролцож байна. Цагдаагийн ерөнхий газар Mongolia Acten за нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аяны хүрээнд за манай сургууль энэ байгууллагатай хамтраад ажиллаж байна. За үүний хүрээнд болохоор 6-аас 12 дугаар ангийн 43 бүлгийн 2000 гаруй хүүхдэд сургалтыг бол үе шаттайгаар зохион байгуулж байна. За мөн эцэг их асраа хамгаалагч, за мөн сургуулийн багш ажилчдын бас сургалтуудыг бас зохион байгуулж байна. За үүний үр дүнд бас манай сургууль бас үе тэнгийн дээр төлөвлөгөө мөн цахим орчинд соёлтой зөв боловсон хамт олох хуриатайгаар бас энэ үйл ажиллагааг зохион байгуулад явж байна. Янзын. За энэ дээр нэг хэдүүл орж ирлээ шүү. Захим орчин гэж орж ирлээ. Шалтгаан тэндээс эхлээд байна гэдэг байгаа байхгүй. Тий, захим орчин гэж орж ирлээ. Үгүй ээ, шалтгаан тэндээс эхлээгүй найзуудаа. Орчин үед нөгөө нэг арай өөр хилэн тэрл болчиход байгаа байхгүй юу? Нэг тэр явдаг нэг бас нэг арга нь тий. Тий, арга нь. Тэрнээс ч тэндээс эхлээгүй шүү. Юу гэж тэгэл дөнгөж танихгүй хүүхдүүд нэг ангид орж ирж ийж шууд сошиалаас юм аваад одоо энийг дээрлэхий гэж орж ирэх юм. Тэр чин хоорондоо харилцчээж үүсдэг асуудал байхгүй юу? Харин тэр харилцаагаа улам илүү бүр нэг заваан болгох, улам илүү нэгтаршуулах, улам илүү нэг тийм яамар ч юм битээ те нэг гоё харагдж байгаа гэдэг мэдрэмжийг сошиалаас аваад байгаа байхгүй юу? Тэрэн дээр бүр дэлгэрээд байна тий. Тэрэн дээр одоо жишээлбэл ингэж ааш тий хамгийн олон шеэр авж байгаа нь хамгийн олон лайк авж байгаа нь комент бичиж байгаа нь од байгаа юм шиг мэдрэмжийг өгөөд байгаа байхгүй юу. Сошиал тэгвэл дэлгэрэх одоо юм үр дүн үр жимсэн. За өөр бусад суралцж байгаа орчин бас тийм үр дүн гарч байгаа юмнууд нь хавал яг үндэс рүү л орё л да тий хэдүүлээ. Үндэс нь юу юм? Үндэс нь яг эцэг эхчүүд юм шүү. Үндэс нь үү? Тий. Эцэг эхчүүд нь хүүхдүүдтэйгээ одоо тэр зөв буруу сайн зөв сонголтыг хийж чадах чадвар тий сэтгэлийн хатмат гэдэг чинь л яг болоо явчихж байгаа байхгүй. Гэр бүл айгүй. Ер нь яг би эндээс айгүй нэг чухал юм ойлгож харсан юм байгаа. Хэрвээ хүүхд чинь дээрлэлтэнд өртөж байгаа гэдгийг яаж мэдэх вэ гэвэл хүүхд шууд хэлэхгүй. Дохио өгдөг. Жижиг сажиг шууд бол хэлж чадахгүй. За одоо жишээ нь ингэж хэлж магадгүй. Тий, тийх бах. Аав ээж ер нь хэдүүлээ зүгээр юм шиг ярина тий. Зүгээр хэдүүлээ ер нь нэг юм өөр аймаг руу ч юм уу, өөр дүүрэг рүү ч юм уу шилжүүл яах вэ? Шилж амьдруул гэл те. Зүгээр ингэж асуудаг. За иймэрхүү дохио илэрх юм бол шууд л цаагуурна гэл хайгаал үзэх. Яг ард нь юм байхгүй ч болно шүү дээ тий. Үзэх хэрэг. Яг магадлал бол нэмэгдэх нь байна. Тий. Асуугаад үз, ярилцаад үз те, сонсоод үз. Нэрнгээсээ зүгээр бид нар сайн сурах гэдэг дээр л анхаарал өгдөг болохоос шүү. Яг энэ хүүхдүүд ч гэсэн нийгмийн харилцаанд ороод байгаа байхгүй юу? Одоо би ингээд сонсоход ингээд том болцсон болохоор надад нэг тэнэг санагдаад байгаа байхгүй. Ийм юу байхгүй байх энэ гэж бодоод байгаа шүү дээ. Яг гэхдээ үнэндээ тийм биш. Хүүхдүүдийн амьдралд найзуудынхын, эргэн тойрныхын, үеийнхэн хүүхдүүдийн хийж байгаа, хэлж байгаа үгнүүд ямар хүн тусч байгаа бол те. Айгүй бол тийм юмд өртөцсөн явж ивэл те. Бид нар анзаарахгүй өнгөрч үедээ те. Тэгвэл очрог хэлдэг шиг юм сигналууд байвал анзаарахтай бай. Анзаарахтай байх хэрэгтэй юм байна. За тэгээд миний хувьд бол одоо хүүхдүүдтэй
хэрхэн яаж одоо зөв сонголтоо хийх үү, дээрлэлэнд өртөхгүй, өөрсдөө дээрлэхч болохгүй амьдрах тал дээр нөхө өөрийнхөө туршлагаа суулцгаад те. Би зүгээр гэртээ хүүхдүүдийнхээ өмнө үнэнгээр байдаг аахгүй. Би бол төгс аав биш шүү дээ. Алдсан бол алдсангаа үнэнгээ хэлнэ. Аав амьдралын төлөө хичээж байгааг үнэнгээр хэлнэ. Тэр хүүхд минь алдах юм бол те. Тэрнийг уучлах те. Дараагийн боломжийг олгоно. Зүгээр л нэг иймэрхүү энгийн юмар л явдаг гэсэн. Би нэг жишээгээ яриа те. Яг нөгөө энэ жишээнүүдийг яриад тэгээд дуусгая гэж бодож байна. Миний жишээ бол айгүй энгийн. Би чи нөгөө айгүй ярьдаг хүн штэ. Маш их ярьдаг, маш их зүйлийг ингээл ярьж ижил ойлголцдог төрлийн хүн байхгүй юу? Миний бүр хайрын хэл хүртэл ингээд ярих байхгүй юу? Ингээд гой зүйлүүдийг ярих те. Ийм ч болоод байгаа. Миний хүмүүжлийн хэлж гисэндээ ярих. Хайрын хэл ярих. Хүмүүжүүлэх арга барил ч гэсэндээ ярих байхгүй юу? Би хүүхдүүдээ бүр багаас нь эхлээд дөнгөж хилд орж байгаа бүр ороогүй байхад нь бүр нялхахаас нь эхлээл за бүр хөвлөд торинж байгаагаас нь эхлээд би байнга ярьдаг байсан. Ийм байна, тийм байна, ингэсэн байна, тэгсэн байна, ингэж байгаа шүү, тэгж байгаа шүү, болж байгаа үйл явдал болохгүй байгаа үйл явдал сэтгэл санааны мэдрэмж юу гэдэг бүх зүйлээ ярьдаг байсан заяа. Бүр ингээд хилд ороог байгаа хүүхд хүртэл намайг уйлахад ингээд манай хүү нуруунд дээр ирээ зогчиж удаач гэсэндээ байдаг. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр хүүхдүүд маш сайн ойлгодог байхгүй юу? Хүүхдүүд юмыг маш сайн мэдэрдэг байхгүй юу? Тэгэхээр бид хүүхэд байна, жоохон байна, юу ойлгодیں۔ За чи том хүний ярианд орлоо ч гэдэг юм уу те. Ингээл ахын бол хүүхэд дөлөөлээ. Хүүхдээ ярианд оролцуулаад хүүхдтэйгээ ойр зүрийн зүйлүүдэд байнга яриалах юм бол хүүхэд төдий чинь нээлттэй болж өсдөг байхгүй юу? Одоо манай том хүн яг одоо миний нөгөө анхны хүүхэд учраас ингээл за зөв байсан байна гэдгийг надад харуулсаар явж байгаа гэсэн үг. Манай том хүн одоо 6 дахь анги байхгүй юу? 6 дахь анги би багшнартай нь уулзж байгаа юм. Бага ангид бол нэг л багштай харьцаж байгаа штэ. Дунд ангид ороод ирэнгүүт маш олон багштай ингэж харьцаж сурж эхэлж байгаа. Би яах болоо гэж айгүйх боддог байсан. Тэрний үгээр манай хүүхэд бас тийм амар хөдөлгөөнтэй ингээд ийм хүүхэд биш байхгүй. Ер нь бол нэг тийм нэг даруухан хүүхэд. Тэгэл би ер нь ангидаа ч гэсэндээ тийм л байдаг байх гэж бодохгүй юу. Магадгүй хин нэгэн дээрлэхүүлчээ тэрийг хэлэхгүй байх хэмжээний болов дээ гэж би бүр заримдаа санаа зовдөг байсан. Гэтэл би 6 дахь ангид ороод эхний 2 сарын дараагаас эхлээд би тийм юм ерөөсөө миний толгойд орж ирэхээ болсон. Тэр нь юу вэ гэхээр багштай нь ингээд зүгээр Монголны багштай нь яриад ингээд манай хүүхдийг хачи их багтсан. Көөцөө. Чи нөө хүүхдээ магтуулахаар чи хүн чинь ингээд сэргээл ирдэм байгаа зү. Тэгээ хамгийн гол нь юу гэж магтсан бай гэхээр танаа хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар маш сайн. Өөрийнхөө ямар мэдрэмж төрж байгааг маш сайн илэрхийлдэг. Тэгээ бусадтай маш ийдэг харьцдаг. Харилцааны өндөр түвшинд харилцдаг гэж аахгүй. Тэр чинь 6 дахь ангид өгөж 11-т хүүхэд байгаа штэ. 11 12-т хүүхэд тэгж харилцдаг гэдгийг сонсчоод би гэж аахгүй. Болж юм те. Тэнгүүд нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн дунд янз янзын асуудал гарч байгаа штэ. Тэгэхэд манай хүүхдтэй энэ хугацаанд ганц ч хүүхэд асуудалтай байгаагүй. Гоё. Вау. Тэгээд манай хүүхэд өдөр болгон одоо бүтэлтэй бай, бүтлгүй бай бүх зүйлээ надад ярьдаг. Уцаар бит хоёр ингээл ярихад ээжээ ингэсэн сургуулаасаа гараад ээжээ одоо хичээл таарчихсан би одоо ингээ очихгоо явж ингээ 5 минутын зайтай газар хүртэл ярьж явдаг. Гэтэ зарим өдөр ярихгүй л дээ байнга тийм биш гэсэн үг. Гисэн ч гисэн надтай ярихыг хүсдэг гэсэн үг. Вау гоё юм а тий. Тэгэхээр миний зүгээр нэг гол санаа нь юу гэхээр хүүхдүүдийнхээ ярихыг хүсдэг хүн байгаасаа эцэг эхчүүдэл гэж хүсмээр байна. Яг үнэ. Битээр сургалт авахар юм байна да өөрсдөө. Нэг тийм нэг зэрэгдэг биш те. Ингээл за ингээд тэрийг хилчүүл ингэдэг болов яадаг болов гэдэг айдсгүйгээр хүүхдүүдийнхээ ярихыг хүсдэг л эцэг их байгаасаа л гэж би бүр чин сэтгэлээсээ та бүхэнд баг өрөөмөр. Харин тийм ээ. Яста зүг. Үнэхээр ярилцсан ихтэн заримдаа үнэхээр бас нойр өрөөд өгдөг те. Би бүр ингээ нойр үржсэн чинь гэл ингээ сонсч л байдаг. Надад болохоор нэг юм байгаад байгаа байхгүй. Энэ жил 2026 оны 5 сарын 1-ийн гэр бүлийн радиогийн 25 жилийн он баяр болж байгаа байхгүй. Тэгээ 25 жилийн он баяртайгаа тохиолдуулаад уул нь бол төрсөн өдрөнд болж байгаа хүн бэлэг авдаг штэ. Тэгсэн чинь манай радио энэ жил бэлэг өгье гэдэг. Тий. Яадаг вэ гэхээр ингэж байгаа $15 үнэтэй уул нь бол зарагдсан юм л да энэ төхөөрөмж нөөрөө энэ ногоон радиога. Батарейтай нараар гэж цэнгэлэх боломжтой. Тийм батарейтай ийм радио байдаг. Тэгэд энэ радиог манайх бэлэглэе гэдэг байгаа байхгүй. Тэгэд хэрвээ та эргэн тойрондоо энэ хүн радио сонсоосоо гэж бодож байгаа хүн байвал тэр хүндээ бас бэлгэлж болно. Тэгэхээр нэг хүнд нэг 5 радионы лимиттэйгэр ингээд хязгаартаагаар ингээд 5 радиог зүгээр ингээд өгье гэдэг. Тэгэхээр энэ нь ерөөсө маш богино хугацаанд. Өнөөдөр маргааш 2.
Тэгэл болоо. Хоёрхан өдөр юм. Хоёрхан өдөр өгнө. Өнөөдөр маргааш 2. Тэгэхээр хэрвээ гэр бүлийн радиогийн энэ хаваар явж байгаа бол орж ирээд аваарай. Бүр зорж ирээд хүмүүс зорж ирээд авчих. Тий. Бүр болохгүй бол зарим нь үнэхээр амжихгүй бол Эркараа залгачихгүй те. 88 66 1045 руу залгаад 88 66 1045 манай маркетингийн утас аахгүй юу? Та нар маркетингийн ажлаар холбогдох гэж байгаа бол залгаараа заяа. За дээрээс нь нэмээд залгаад ирээд авцсан байна л хэдий аваад хийчихсэн байна. За одоо тэгээд ингэн заяа. UB cab дөгөө явуулчихаа гэд ингээд хайрцаг хийгээд ингээд UB cab явуулчих. Ингээд ирэхээр гаргаад өгчөөч энэ төр гэж болдог. Тэгвэл би үгүй явуулчих. Тэгвэл ингээд бат гэж аваа явчих. Бас тийм бэ те. Хоёр талаа үйлчлэг авчих болох юм байна. Аа. Тэгээд үн төлбөргүй өгч байгаа шүү. Тий. 2 хоногийн хугацаа. 2 хоногийн хугацаанд. Ерөөсө 3 хоногоос нэглээ шууд үнэтэй болно. Шал дали орж ирлээ энэ тий. Төлбөр дали орж ирлээ тий. Гэхдээ дали ч гэсэндээ нэвтрүүлэг дуусахаас өмнө мэдээллийг маш чухал мэдээллээс хүргэсэнд баярлалаа. Тэгээд яг би энэ удаа дандаа хүмүүсийн үгээр дуусгадаг л да. Энэ удаад өөрийнхөө үгээр дахиад дуусгамаар байл да. Тэрний үг гэхлээр хүүхдүүдийнхээ ярилцахыг хүсдэг эцэг их байгаарэ гэдэг үгээр дуусгамаар байна. Ингэснээрээ ярилцдаг хүүхэд хизээч эвдэрдэггүй шүү. Ярилцдаг хүүхэд эвдэрхийг ч хүсдэггүй шүү. Эвдэрх боломж ч гардаггүй юм. Тийм учраас эвдрээгүй ирээдүг бүтээхийн тулд та заавал хүүхэдтэйгээ ярилцдаг байгаарэ, сонсдог байгаарэ. Заримдаа ярилцахгүй ч гэсэн зүгээр л сонсоод өгдөг байгаарэ. Ийм айдасгүй сонсдог ярилцдаг эцэг их байгаарэ л гэсэн үгээр өндөрлөе доо. За ястаа гоё үгээр өндөрлүүлж байна. За тэгэл хүүхдтэйгээ ярьж байгаа эцэг эхчүүд тэгэл их л хичээл зүтгэл гаргадаг юм байлээ л да. За ингээд баярлаа том өрөөнд бид нар цуглараад гэр бүлийн радиогийн 1-р студид Эрка, Очроо, Заяа, найруулагч Мизүүгийн хамт та бүхэндээ том өрөөний эвдрээгүй ирээдүйн төлөө гэсэн урайнд ор бид нар нэгэн сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ. Та нар ч гэсэн энэ тухай гэр бүлдээ ярилцаарай, хүүхдүүдтэйгээ яг тотончилж яриараа. Тэгээ хүүхдүүдийнхэн юу хэлэх бас анхааралтай нэг сонсоод үзээрэй бас. Гой зөв дадлуулна шүү. Санал асуулга дээр 100% эвдрээгүй ирээдүг бид бүтээж чадна гэдэг дээр сонголтоо өгсөн байсан шүү. Хамтдаа эвдрээгүй ирээдүг ч гэсэндээ бүтээцгээе. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Маргааш 9 цаг 5 минут. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.